Иргэд аж ахуйн нэгжийн байгууллагын газар эзэмших ашиглах хүсэлтийг орон нутагт нь түргэн шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэдгийг Зандан шатар сайд онцлолоо. За газар зохион байгуулалт геодез зураг зүүн ерөнхий газраас газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын нэгдмэл сангийн ангиллын мэдээлэл, хууль тогтоомжийн дагуу тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас зэрэг газар олгохыг хориглосон байршлын мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж улсын хэмжээнд эзэмшүүлж ашиглуулах боломжтой 102,079 га газрын байршил хэмжээ зориултыг наривчлан тодорхойллоо. Тогтоолоо батлагдсанараа нийслэл 21 аймгийн хэмжээнд 35,000 гаруй иргэн аж ахуй нэгж байгууллагын газрын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм. За цаашид нийслэл сум дүүрэг энэхүү тогтоол тусгагдсан байршил зориулалт хэмжээний хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тухай бүрэн тодтгол оруулах замаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг орон нутагт нь цаг алдалгүй шат дамжлаггүй шуурхай шийдвэрлэх боломж бүрдэх юм.